Сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчдээ. Эко телевизээс эрхлэн бэлтгэдэг арслантай авдар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн дугаарт Монгол улсын гавь ажиллагчийн Бүрнээ Иргэжүүлэн Дорногов аймгийн Айраг сумын одоо 2 дугаар угийн малчин лавга агч маань оролцож байгаамаа. За манай нэвтрүүлгийн одоо гол зорилго бол одоо Монгол ахуйн хэрэглээний зүйлсийг одоо нэвтрүүлгийн ярилцлагын явцад хийж гүйцэтгээд нэгэн бүтээлтэй болчоод нэвтрүүлэг өндөрлөдөг байгаа. Яагаад бид нар одоо өнөөдөр ингэж ийм Монгол ахуйн хэрэглээний зүйлсийг хийх гэж байна вэ гэхээр манай Монголын ахуйн хэрэглээний зүйлс гэдэг бол одоо нийгэм ингэж өөрчлөгдөхийн хэрээр бас орхигдоод байгаа. Тэр нь одоо морин хуураа бид нар гадны юм дээр бүртгүүлсэн юмээс гэх тийм ээ. Тийм болохоор энийг л одоо авч үлдэхийн тулд Монгол ахуйн хэрэглээг авч үлдэхийн тулд өнөөдөр олон түмэнд таниулан сурталчиж түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаа юм. Тэгээ одоо газар ган дөрвөн туурайгаараа газар завчлан дөхөх газраар нь сэтгэлдэлтэй шүүг арслантай авдар нэвтрүүлгийн хойморт одоо чидрүүлсэн явдал их баяртай байна. Тэр чидрүүлүүлэх явдал болсон шалтгаан нь одоо Монголын ахуйн хэрэглээний зүйлсийг олон түмэнд таниулан сурталчлах түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм аа. За ингээд хэдүүлээ одоо юу хийх вүлээ? Лавга агч маань бол одоо цэвэр Монгол ахуй өдөөний хүн болохоор яг одоо юу хийхээ бол сайн мэдж байгаа. Та тайлбарлаж өгөхгүй юу? За тэгээд би өдөөний нөгөө тэгээд Айраг сумнаас ирсэн хүн. Яг малынхаа ноос ус малынхаа бүтээгдэхүүнээр л одоо тэгээд өдөр тушаага оосор үлч бүхэл юмаа хэрийнхээ хүртэл бүхэл юмыг хийдэг болохээр одоо тэгээд энэ одоо миний өмнө байгаа энэ юм бол одоо миний ноос байгаа зовдор гэдгээр нь хийдгийн тэнэс бүдүүн их үнд нь байгаа гарнууд юм томд гэдэг зүгээр юм өдөр зовдор гэдгээр нь юм томдгийн бүхэл оос үлч бадарч өдөр хийсэн болны нэгөр ногч өдөр тэгээд одоо энэ ноосыг задлаад сайхан сэмлээд тэгээд одоо энэгээр ингээд нэг утас ээлдгий. Энэ одоо нөө ээр үл шүү дээ тийм ээ. За манай Бүрнээ Иргэч одоо ийм тийм хийж исэн нөө. За өстө хөөхд байх та. Арай л үгүй. Гэхдээ би нэг хөдөө амьдарч ирсэн л да. 2 дугаар ангиас Сэлэн аймгийн зэлтэр сумд очсон. Тэгээд тэнд л одоо жинхэнэ одоо бодит хөдөөгийн ахуй амьдралыг тэнд анх үзсэн. Тэгээд манайч очингуудаас инээ авсан юу тэгээд тэм хонь ямаа аваа тэгээд одоо анх би хөдөөний ахуйтай танилцж эхэлжсэн. Гэхдээ сумын төвдөр болохоор зэрэг үндэ одоо нэг иймэрхүү одоо бүр одоо Монгол одоо ахуй амжилттай заашл хийдэг энэ зүйлсээс жоохон ангид байсан үндэ. Тэгэхээр зэрэг одоо энийг харахын үед бол одоо маш их олон харж исэн би монголчууд юм чинь те. Тэгээд зурган дээрээс одоо хийж байгаа хүмүүсийн одоо хажуугаас нь нэрээ сум дээр эмэнэр энэ төр хаяа юм хийгээ сууж идэг гэсэн. Би тэгт 2 дугаар ангид байсан наа. Тэгээд сэлдэрт нэг 2 жил болоод тэгээд дараа нь манайх шаамрлуу шилжиж ирсэн. Тэгээд ер нь буцаал ер нь жоох манай сэлэнгийнхэн чин юу хиймдэ одоо варианттай хэл залгаа тий. Тэгээд энэ мал хуйтай ч гэсэн одоо ийм юм хийгээд ахын жоохон ховор байсан л та үннээ гэж. Яг одоо нөө сэлэнг рүү бол одоо юу шүү дээ. Тэмээ бол их ховор. Тийм болохоор энэ тэмээний ноос мос бол долоон тэмээ очтойсэн шүү дээ. Тэгээд тэмээ юу би бол уг гарлын хувьд бол одоо аавын нутг бол өмнө говь. Жинхэнэ тэмээтэй газрын л одоо удам өгсаалтаа угна. Тэгээд даанч хол өссөн болохоор зэрэг би эмээ өвөө хоёр дээр өссөн. Тэгээд эмээ өвөө хоёр тагд яваадсан л багтаа ганцаараа. Манай дүүнэр бол бүгдээрээ өмнө говь аймагт төрсэн. Энэ одоо тэмээний ноос одоо өсөр юу хийх бол одоо надаас илүү сайн мэдэх манай одоо хамаатан саднууд гэр бүлийнхэн маань би жоохон тийм ангид байсан үнэ хэлэхэд. Манай их зохиолч Дэндвийн бүрүүд орж байгаа одоо тэмээний тухай сайхан шүлэг ütсэн байдаг штэ. Сэгцгэн бүгд шүлэг гэдэг бол тэр чигээрээ тэмээ орж ирдэ штэ. Аагтай цан шаргалтан байдаг, атан тэмээ хонгортон байдаг. Аяа сайхан гол минь аа гэл. Тийм ээ. Үнэхээр за одоо тэгэхээр тэмээнийхээ ноосоор хэдүүлээ юу хийж хамгийн эхэлж юу хийх вүлээ? За эхлээд түүдгээ хийчихэнтэй. Энэ ноосоор эхлээд түүдгээ хийнэ. Түүдэг хийхийн тулд одоо түүдэг хийхийн тулд энэ ноосоо ингээд сайхан ингээд цойд бүдүү нарийн тааруулаад ингээд
За манай бүрний хоёр их ч бас үзэх хэрэгтэй тийм ээ. Бас Монгол хүн болж төрснөх бид нар бол Монгол ахуйгаараа бахархаж энэ үгээрээ л одоо дэлхийд дахинд одоо бахархах сэтгэлгээг төрүүлэх хэрэгтэй. Бид нар энэ үгээрээ л өөрсдөө бахархдаг улсууд дээ. Бид нар Монгол ахуй гоё штэ гэж ярьдаг тийм ээ. Нэгэн жигэд сойж угаад л ингээд л хуруунтаа ингэсгээд л ороогоод ингээд л ичнэлдээд энэ бүрэнхийн мэдхгүй хүн юм байгаа бах тийм. Тэгээд энийг одоо ингээд л түүдэг үү? Ингээд л одоо түүдэг гэж нэрлэдэг. Энийг түүдэг гэдэг байхгүй юу? За энийг аваач. Тэр логогч наад юунаас нэг хэсгийг өгч. Нас. Би бас өөрөө хийж үзнэ. За та энийг ав. За. Би одоо эхлээд түүдэг юм тий. Тийм, сая. Юу яах юм бэ? Жигдэхээ ингээд гартаа ороож байгаа л тэгэл авчих юм. За надаа бас нэг жоохон. За манай одоо залуу ийхэн бол одоо тэмээний түүдэг мүдэг гэдэг юм зүйлээс бол одоо тэмээний түүдгээр тэмээний ноосыг хэрхэн одоо бүтээгдэхүүн болгодгийг бол одоо мэдэхгүй байгаа ба. Тэгээд энийг бас бид нэр ингэж энийг хийж биж л одоо Монгол хүн гэсэн одоо бахархлаа хадгалж тийм ээ. Тэгээ Монгол юу байлгүй. Энийг одоо ингээ ороочоод тэгээд шууд ингээ татчих. Хуруунтаа нэг жоох нэг илүү гаргаад ингэдэг байхгүй юу? Энтэй жоох нэг ингэж илүү гаргаж энэ хатгандаа ингэж барьж байгаа. Тэгээ хуруунтаа ингэж ороогоод энэ үлдсэн үзүүрээ энтиг үр ингэх мөртөө тэгэл хурууга татаад авчихлаа. Энэ чинь 80 ингээд энэгээр тэгээд. Манай лавгаагч одоо унсан төрсэн газар нутаг. За эндээс эхлэх үү тий. Тэгээд бартаа жоох илүү гаргаж хатгандаа барьж байгаа. Жоох үзүүрийн тий. Жоох хараад энэ хавьяас байр гар хурууга. За тэгээд хуруунтаа орооч. За яах энийг ингэсгээд тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар. За би бол нэгийг хийчихэд байгаа шүү дээ бүрнэ өргөчээ. Ороо. Тэгээ хуруунтаа ороо. Сулавторхон ороод биш их чангаар ороод хуруугаа. Тэгээд ороогоод бүр энэ үзүүрээ ингээд дуусгачих. Тэгээд л араад нь хуруугаа татаад л авчихлаа чинь тэгээд тэр нөгөө үзүүр ингээд үлдээ тэгээ яах вэ? Тэр чинь тэгээд үлдэж идэг. Ингээд төлдөг тий. Тэгээд үлддэг тий. Манай лавгаагчийн унсан газар угаасан усаан үлээ. За миний унсан газар угаасан усаа яг л өөрөөхөө унган нутагт байгаа хөө айраг самаа 2 дугаар савсгийн 2 дугаар гэдэг л одоо өсөд төрсөн хүнтэй би чинь тийм. За миний хэрүүсээ болж өгдөг. Чи хийдэн. Би бол одоо 71 онд л одоо илгээлтээ эзтэй. Хамгийн анхны одоо илгээлтээ эзэн. Ахыгаа дагаж адуучин болно гэж илгээлтээ авч сургууль хөргөчл өдөө гарсан хүн шүү дээ. Тэгээд одоо ахиад сургууль явах. Тэгвэл одоо энэ насаараа мал 40 жил мал малж байна. Мал дагна гэдэг их сайхан. Манай Монгол малын ашиг шим гэдэг үнэхээр их сайхан. Одоо тэмээний ноосор бол бид нар ийм бүтээгдэхүүн хийчдэг тийм ээ. Адууны хөөврөөр бас. Адууны дэлээр л одоо юм хийдэг шүү дээ. Адуу хөөврөлдөг шүү дээ тийм бас. Эсгийн хийхдээ одоо Монгол эсгийн хийхдээ хөөврий чинь авчаад л бас өгчүүлж угааны гэсэнтэй ширхэг одоо тэнороод байхгүй сайхан. Татаж өгөхлөөр чи их сайхан бол бүх болно шүү дээ. Яхан хөөвөр. За бүрнэ өргөч сурж гин үү? Сурж гин. Сурах ирээдүй бай. Бүрнэ өргөч нэг айл болгоны хойморт байдаг байсан нэг арслантай авдрууд одоо таныг жоохон байхад арслантай ч юм уу янз бүрийн хийгээр хээлсэн тийм авдарнууд байдаг да. Тэр авдар дотроос одоо чухам хүү юу гарч ирдэг байсан бэ? Танай хувьд? Юм байж штэ. Тэр дотор чинь бол одоо манай тэр хоймрын авдар дотор л би ч дэмээ өвөө хоёрыг хөөхт байхгүй юу? Манай хоймрын авдард намайг жоохон байхад ихний үед жинхэнэ арслантай байж яснаа. Сүүлдээ тэр нь одоо мууцсан уу яасан. Тэгээд ийм бор нэг тийм дөв маягийн авдартай болсон юм. Тэгээд энийг дотроо ингээд ангуулахаар ингээд давцсантай. Нэг давцсан тэгээд доороо ингээд том зайн тэгээд ингээд нэлээд дээх нэрээд ингээд давцсантай. Тэгээд тэр давцсан дээр одоо бичиг хэргийн болоо одоо ном тийм нарийн нандин юмнууд нь өшөө одоо бичиг баримт шүү дээ. Хувийн бичиг баримт янз бүрийн юмнууд таныг хайрцаг. Тэгээд хажуу талаар нь бас арай л нарийн нандин юмнууд байсан шиг санагдаад байгаа маа. Тэгээд бас ууттай, цаасан ууттай юм их илбэг байсан юм аа. Юу алим их нарийн нандин гой идэх юмнуудаар хүртэл шүү дээ. Хөргөч гэж байгааг намайг жоохон багт. Тэгээд л тиймэрхүү юмнуудаа юу хийгээл тэгээд доор нь бол одоо мэдээж дээл хувцснууд тэгээд хувцснууд голдуу тэгээд зарим зайд нь тэр гоё чихэр одоо баавгаатай чихэр улаан малгайтай юу тэр үеийн л гоё тэр үеийн нэг мандри амтны сайхан дээдсэл одоо авдарнд байдаг юм бүхэн байдаг. Тэгээд хангадын галсан гон шүлгэн дээр хангадын галсан гон шүлгэн дээр байдаг шүү дээ.
авдар дотор минь судрам нь нухтдаг, ахтныхаа нуруунд гэрмэн нухтдаг, өргөө тооноор нь наран багтдаг, өнхөлцөг дотор минь орчлон орчдөг гэх нэг сайхан шүлэг байдаг. Үнэхээр л яг танай авдарнд бол одоо судрамч байж, ахын хэрэглээний зүйлсэнч байж, амтднч байж тийм ээ. Тэгэхээр лавгаагчийн одоо гэрийн авдарнд чухам хүү юу байдаг вэ? Тэр үеийн амттан бас нэг арай өөр, таарын насны зөрүүний хувьд бас жоохон өөр болохоор бас нэг хэрэглэгдэх зүйл бас жоохон өөр байгаад байгаа бах тийм. Тийм баг. Мэдээж ирэх тийм л байх. Өдөөний айл чинь тэр болгон амттан бас тэр болгонд байгаа ч үгүй ч тийм үү. Тэр чинь одоо ээж минь хэрэглэж байсан, аав минь хэрэглэж байсан юм тусдаа байдаг болохоор чинь тэгээд заримд нь ч өдөр нохт байдаг л байсан баг сул тушааж гэдэг. Авахт нь ээж ихт нь болохоор л одоо тэгээд одоо тарах дуртан жийд наахан тийм юм. Ээжийн бор авдар гихчээр одоо зурнасаа зүүнч тав зүүн талдаа тавьдагт нь үлээстэл амттан байдаг л байсан бол та бодагуулнаас гэдэг өдөөний айлууд чинь тэгээд лааруул ээзгийг. За одоо энэ юугээ түүдгээ хийчлээ шүү дээ хэдүүлээ. Тэгээ одоо түүдгээ яаж дараагийн бүтээгдэхүүн болгох вэ? За одоо тэгээд түүдгээ одоо ингээд утас eerнэ. Утас болгоно. Одоо энэ хийснийг аваа шүү дээ. Одоо энийг чинь eerүүл гэж байгаа. Энэ eerүүл чинь л одоо ингээд eerдгийг одоо ингээд эрч оруулаад нөгөө ингээд сайхан өшөө бүр их сайхан нарийнхан суваад л инхүүлээд миний чинь гээд нөгөө түүдгээ утас болгож байгаа юм. Энийг утас болгож байгаа. Ер нь бол яднаас ингэсэн ч болно, ингэхгүй эндээс нь шууд аваад хийсэн ч болдог л эдэлтэй. Гэхдээ бол түүдэг хийчихвэл арай түргэн байдаг байхгүй юу? Тэгээд ингээд энийг eerх мөртөөний ийм болгочиход энийг одоо утас болгодог. Утас болгоод тэгэл юм ойдг юм л да. Ингээд eerсний хярдаа ийм л утас болно юм чинь. Энийг чинь гоё утас болт юм байна. Ингээд юм ойн. Үнэхээр гоё утас болт юм байна. Язран барин гэхэн гайгүй. Энд чинь үзүүрийг яаж тогтоох вэ? Үзүүрийн тогтоохгүй дээ. Ингээд баяргаад л ингээд л ирчихдэг. Ингэж байгаа. Ерөөсө газар тавьдаг юм уу? Газар тавихгүй зүгээр шууд ингээд л ингэж гойж барьж байгаад л тэгэл ирчихдэг. Тий. Тэгээд нар зөвл эргүүлнэ л дээ. Цаад гартаа байр. Энэ талаа цаад. Ер нь тийм байх үү? Даанч ерөөсө болж өгөхгүйсэн. Тийм байх. Ингээд яаж байгаад ингээд нар зөв эргүүлээд ингээд аяндаа энэ чинь ороод энэ чинь өөр ингээд барахлаа юм болчихдог байх. Муу томцсон юм шиг болчихсон юм шүү дээ. Томчсон юм шиг л болчихдог байхгүй. Тэгэл юм аа. Суулчлаа. Энийг яаж тогтооход вэ? Яаж тогтоосон юм? Энэ модондоо авчиад энэ ингэж бариад ингэж болж байгаа шүү дээ тий. Тэгээд энийг эрхэнтэй ороогоод энэ модон дээрээ дараад ингээд буцаадаа тэгээд буцаагаад дарчтай юм байна. Ингээд дарчтай юм. Нөгөө хуруу ингээд дараад тогтоогцоорсонгүй шүү дээ. Эрхийн хуруунтаа ороо. Энэ хуруунтаа ороо. Цаадах энэ eerүүл байж байгаа. Eerүүл байж байгаа. Арай тэгэнгүүтээ. За нөгөө тийш нэ. Тэгээд эрхийг нэг ороогоод энэ дээрээ даар. Энэ дээр эрхийгээ дараад энэ чинь наашаа болдог байхгүй. За. Тэгэл энийг ийшээ унахчих юм шүү дээ. Тий, ёстой ингээд модонд нь ингээд л орооч. Болцсон ба шүү дээ. Тэгээд ингэж бариад ийш нь энэ ноос ингээд сайхан нарийнхан гисгээд ингээд тий энийг ингээд бүдүүнээр нь сайхан гис аваад. Энэ бол таарсан байна. Бүрнээ өргөчих бол таарсан байна шүү дээ, тийм ээ. Ингээд одоо энэ хаашаа эргүүлэх вүлээ? Энийг л нар зов өргөнд ингэж л эргүүлээ. Нааш эргэх. Тийм бариад байгаа. Энд бариад байгаа. Ингэж л. Зөв. Тэгж эргүүл. Тэгээд эргүүлээд ингэж ороод энүүдээ хийгээд тий энүүдээ хийх гэж байгаа шүү дээ модондоо эрүүлэндээ хийх гэж байгаа шүү дээ тэгээд ингээд эргүүлээд ингээд сул эргүүлээд ингээд орчих. Тэгэхээр чинь хөөх нөгөөдхөө оролцуулах. Ард нь эснийг оролцуулчихлаа. Тий тэрийг хүндээ богинохон байр. За цаад талаа бол богинохон байр. Тэрхээ урт болчихоор яаж тийм тэрхээ урт болчихлоо тунаад наадахтаа эргэж байгаа юм да ороогод байгаа наадах чинь. Энийг ингээд өдөө зайны ингэж бариад тэгээд ингэж эргээд л юм чинь. Ирж ороод л ингээл яваад. Бүрнээ өргөч ер нь хэр зүрц зүг мэдэх вэ? Монгол ардын зүрц зүг. Тэгээ энийг тэгээ богисгож бариад дахиад eerүүлэнтэй ороогоод ингээд дахиад өнөх эрхийгээр ингээд ноосоо ийшнээ суваад уртолгоод ингээд яваад идэв. Одоо ингэчлээ. Одоо тэгээд наадхаа дээш нь энийгээ сугалж аваад энэ үнээс аваад. За сугаллаа. Наас аваад тэгээд энийг ахаад ингээд эргүүлсэн. Ахиулт юм байна. Ахиулж байгаа шүү дээ. Богисгож байгаа. Айда. За тэгээ сая хаштэйг нөгөө эрхийнтэй ороогоод яг болж байна. Тэгээ. За ер нь бол Монгол ахын хэрэглээнийхээ одоо энэ утас эрх гэдэг зүйлийг бол одоо зан үйлийг бол хийж сурж шүү дээ манай. Болж байна. Тэгээд инхүүлэл яг үнэ.
Жаахан хуруу ингэсэйчүүл энэ хоёр ноос жоо хоорондоо ингээ орооцолдоод байхгүй. Жаахан цаагуур үндийн. Нөгөө хүн бүхэн математикч байх албагүй гэдэг шүү дээ, тийм ээ. Тэрэн шиг заавал утас ирэх албагүй л дээ, тийм ээ. Тэгэхдээ бид нар энэ ахуйн сэргээ бас нэг олон түмэнд бас түгээн дэлгэрүүлэхийн тулд бас маань жоохон бүдүүрээ авчлаа. Та тэрийг нь татаж нарийсах юм шиг байна. Олон түмэнд л таниулан сурталчлахын тулд бид нар хамтдаа энэ бас Монгол ахуйхын төлөө бас хувь нэмэр оруулж байгаа гэж ойлгож байгаа миний бодлоор. Тэгч зорилготой, тиймч зорилгоор одоо манай Арслантай авдар нэвтрүүлэг одоо хийгддэг. За манай Арслантай авдар нэвтрүүлэг бол одоо Бог тааны ордон музейн одоо хаан туулсын өргөө гэж одоо энэ сайхан хүндэтгэлийн өргөнөөс үзэгч та бүхэнд хүрдэг байгаа. Энэ өргөө бол одоо шавь сургалтын төв гэж одоо баригдсан ийм өргөө байгаа юм шүү. Үзэгчтэй. За тэгээд ирчихнэ. Нэг л бүдүүрээ дандаа бүрнэ хэрэгчих. Харин тий. Ноосоо жоохон. Холоос ингээд сувж байд. Яг энэ нөгөө эрч чинь энэ хүн дээр ингээд тулжхлаар зэрэг араада нөгөө ноос чинхээс нэгөөсөнтөөс гэж араада сунж өгдөг байхгүй гэж явж өгдөг. Арай алсаас үдүүд ингээд араад нь татаад нарийсгаад. За тэгэхээр эргээд зүр цэцүүгийнхэн ярианд оръё л доо. За бүрнэ хэрэгч маань одоо Монгол ардынхаа зүр цэцүүгийн одоо хэр мэддэг үлээ. За үндэ таарах. Одоо Монгол ардын зүр цэцүүг одоо сургууль тахтаал нөгөө одоо анх одоо 1-р ангид ороход л ер нь их заадаг байсан шүү дээ тий. Монгол сургуулийн системд бол ерөөсөө байнга Монгол ардын зүр цэцүүг тэгээд дээрэс нь одоо туйл тэгээд тэр бүхэл одоо магтаад ерөөж байлаа шүү дээ. Бүгдийн л их сайхан заадаг байсан. Миний үед лав тэгээд тэгэхээр зэрэг л хамгийн түрүүнд л нөгөө эзэн хичээл заяа хичээн. Уул биеийг уул морийг зовоон уур биеийг зовоон өшөө юу лээ? Өшөө би одоо гинт толцсон ч юм уу. Одоо толонгуудад байж болно тийм ээ. Ажил хийвэл ам тосдно гэж. Ажил хийвэл ам тосдно тийм. Эрднэр бие чимхээс эрдмээр бие чимгээд. Одоо юу хөдөө шүү дээ. Яг одоо энэ Монгол ахуй гэдэг бол яг хөдөө л хадгалагддаг үлдээд байгаа. Тэгэхээр хөдөө бол одоо намайг жоохон байхад одоо манай ээж аавал надаа их л одоо зүр цэцүүг хэлдэг байсан юм. Тэр зүр цэцүүг нь үнэхээр бас нэг хүнд айгүй гоё санагдал. Намайг одоо ингэж хэлж байгаа юм чинь гээл би бас нэг хөдөлмөрийн одоо хөдөлмөрлүүлэх ажил хөдөлмөр эрхлүүлэх гэсэн зүр цэцүүг бол одоо тэр ажил хийвэл ам тосно тийм ээ. Хүн хөдөлмөрснийхөө хэрээр юм олж яана гэсэн сэтлийг төрүүлээ тийм ээ. Тэгж нэг юу байгаад байдаг. Та одоо яг хөдөө зүр цэцүүг хийж хүмүүжүүлж өрөвхтэй зүр цэцүүгээр хүмүүжүүлж байгаа айл өрөх тийм байдаг уу? Яг хөдөө тэгж хадгалагдаж байна уу? Байлгүй яах вэ? Одоо манай боловсролын систем ч гэсэн адилхан баха. Одоо хүүхд багчуудаа одоо ялангуяа бага ангийн хүүхдүүд бол одоо энийг багаас нь төлөвшүүлж заадаг байлгүй. Одоо би бол тэрэнд бол найдаж байгаа шүү дээ. Ер нь зааж байгаа ах. Одоо Монгол хэл утга зохиолын хичээл бол сургууль өхөнд л орж байгаа шүү дээ мэдээж дээ. Тэгэхээр зэрэг яг одоо энэ хичээл дээр бол одоо энэ талаар төлхөө анхаарч Монгол ахуйгаа одоо бас нэг өвлжүүлдэг нэр нь бол бас бодлого боловсруулж явдаг болов гэж асууж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол их нарийн нэг учиртай. Тэрийгээ гоё ухаж ойлгож байна уу юу гэдэг л бас тийм шүү. Юм л да тийм ээ. Зүгээр одоо бас юмны нэг цээжлээд мэдээд ахтаа голно шүү дээ. Тэрийг бас ажил амьдрал дээрээ тий одоо яг одоо бодит байдалд хэрэгжүүлж бас тэрийг одоо тэр сургаал үгсийг одоо ахуй амьдралдаа бас оролцоолж тий мэдэрч хийдэг бол одоо сайхан байна л да. Монгол ардын зүр цэцүүгийн сургууль хүмүүжүүлэх ач холбогдол одоо 3 чиглэлээр одоо өрнөдөг. Нэг нь бол одоо ажил хөдөлмөр эрхлүүлэх. Нэг нь болохоор оюун санааны хөдөлмөр болгох. Одоо оюун санааны ойлголтыг одоо хүнд өгөх гэдэг шүү дээ тийм ээ. Эрднэр бие чимснээс эрдмээр биеийн чимгээд хүн одоо гоё ганган явхаас илүүтэйгээр одоо эрдэм ном сурах юм бол одоо сайхан олон түмэнтэй мэдлэгтэй хаа хүрэх хүн тэр одоо нэг хилтэй бол хөлтэй гэдэг шиг одоо хүн эрдэм мэдлэгтэй бол хаач явж болно тийм ээ. За тэгээд одоо түүдгээрээ. За одоо түүдгээ том юм. Түүдгээ том хуу. Энэ утсыг одоо тэгээд ингээд энэ модонд за ямар ч гэсэн ингээд энийг ийм болтоход яадаг юм бэ гэдгийг би ганц утас аваад үзүүлчихье. За тэг. Тэгээ. Миний утас бүдүүн болчихоо. Арай бүдүүн болчихлоо тий. Болно. Энүүнийг бол ингэдэг юм аа. За энүүг жоож байгаа тий. Энэ дээр энд ингээд яаж энэ чи юмд л хатгахгүй болохгүй зүгээр юмд хатгасан юм. За би барьжий. За тий зүгээр барьж ий гэж үү. Тий. За одоо
нөө яг ийм утас болох гэж За байна одоо хэрэгчээ. тий. Яг ийм утас болох гэж байна одоо. За. Барьж бай. Ганц хуцлаа. Өшөө бас энэ ч нэг бас өөр дамжлага байна тий. Бас дамжлага бий. За энэ нэг яач. Нэрээ одоо мартаснаас мал минь дүүгчээр одоо Дорногов аймгийн айраг сумаар одоо намаржаа хэрэг байна вэ? За яг хоо. Хожуу улсын асууж байна. Хой талдаа зүүн хой талдаа үл яахан зуншлагтай өгөөний зүүн бас тундас сураараа. Багхан орсоо манайхан бас одоо энэ нэг ингэчих. Ингэж дахиж ирчилдэм үү? Тийм. Манай бүрний хоёр гिचиг одоо дэлхтэй шүү дуугаар нь одоо хүмүүс ихэвчлэн одоо таниад ах шиг байдیں۔ Тэр тусмаа хөдөөний малчин ард иргэд бол тэр дуугаар нь л илүү мэддэм шиг санагддیں۔ Анхны уран бүтээл юу н ямар дуугаар эхэлж ивэ? Анхны уран бүтээл бол ерөөсөө ямар ч уран бүтээлчд ихэвчлэн яг нэг өөрийн гэсэн уран бүтээл гэж хэлдэг л дээ. Тэгэл үгүй тийм тохиолдолд одоо орчин үед байж магадгүй. Бидний нэг бол одоо ямар ч байсан Монголын ард түмнийхээ дуулдаг, сонсдог одоо мэддэг сайхан дуунуудаас өөрийнхөө дуртай, өөрийнхөө хоолой тохирсон одоо тийм дуунуудыг л одоо авч өөрийн одоо урын сангаа тэгж эхэлдэг. Тэгээд би бол Хөлийн цэргийн дуужинч болгоход 80 онд 79 оноос одоо ороод дагалдан байж байгаа 80 онд ч эхэлж юу жинхэнэ дуучин болж ирсэн л да. Тэгээд тэр үед бол оркестртайгаа дуулдаг, мөн сэлчин хамтлагтай дуулдаг. Тэгэл одоо ерөөсөө өөрийн дуртай дуунуудаа л чаддаг дуунуудаа л дуулдаг байлаа. Тэгээд сүүлд одоо 90-ад оны үед бол одоо 80-ад онд ч гэсэн ингээд мэрсэн өөрийн гэсэн дуунууд ирж өөрийн гэсэн дуутай болж эхэлсэн л дээ. Тэгээд 90 онд энэ сэргэлэнгийн хөгжим дан шигдрийн шүлэг дэлхтэй шүү гэж дуу гарсан. Тэгээд би одоо 91 онд сэргэлэн багшаас өөрөө гуйж хагаад авсан. Дуулах одоо сонирхолтой. Манайд нэг хоёр эрэгтэй дуучин дуулдаг байсан юм. Тэгэл одоо би ганцаараа нэг дуулъя нэг надад их таалагдаад байна гэдэг. Сэргэлэн багш дуртай өгсөн. Тэгэд би Жан Шагдар гэдэг одоо юу хүний тухай олбор үнэхээр сайн мэддэггүйсэн. Саяхан бол их сайн мэддэг болсон. Яг гэвэл одоо тэр Жан Шагдар гэдэг одоо их нэрт сэтгүүлч, бас яруу найрагч, бас нийгэм төрийн зүтгэлтэн одоо бас нэлээ их одоо бас том хүн байсан байлээ. Тэр үед бол би дэлхтэй шоу гэдний үгийн шүлгийн зохиосон хүн л гэж мэддэг байсан. Хойд саяхан энэ хүн бол Булган аймгийн Орхон сумын хүн юм байлээ. Тэр суман дээр одоо дэлхтэй шоу гэдэг дуун хөшөө буцсан. Энэ долоодоос маш их баяртай байгаа. Тэгээд дэлхтэй шоу Тэнгэрийн хөлөг дэлхтэй шоу гэж тэнд одоо уяачдын гал байдаг юм байлээ. Одоо саяны одоо тэр хөшөөнийх уулзалтаараа бол тэд нар одоо холбоо олж өргөжж байгаа юм байлээ. Тэгээд одоо Жан Шагдаргаан өөр хүүхдүүд гэдэг бол одоо бас их мундаг хүмүүс эд юм байлээ. Нэг хүн бас яруу найраг бичдэг, ном бичдэг. Тэгээд тэр үе надад бас их шинэхэн уран бүтээлийн номыг дурсгал болгосон. Одоо тэдний гэр бүлийнхэнтэй сайхан танилцсан. Тэр хөшөөний нээлт бол одоо маш одоо их одоо утга учиртай. Бараг л нэг бэсрэг наадам шах юм болсон тийм. Тэр одоо том арга хэмжээ одоо аргач том арга хэмжээ алсан. 2 метрийн өндөртэй бас нэлээд өргөн тийм дуун хөшөөлтөө морины дүрсгүй. Гэхдээ улам гой болгоно л гэж хэлээ. Тэгээд нь одоо бас уйгарч монголчгээр Тэнгэрийн хөлөг дэлхтэй шүү гэж бичсэн байгаа. Туурай тамга дүрсэн сэлсэн байна. Тэгээд дахин одоо Монгол одоо тахилга сүлдэнд мөнхөрсөн одоо эрийн заяа малэр эргээд олж шиг марин эрдэнэ гэдэг бас гэрэл хэсгээр юу сэлж бичсэн байлээ. Тэгэхээр зэрэг би бол одоо бас их энэ дэлхтэй шоу гэдэг дуулснаа бас их хувь заяатай хацтай уран бүтээлч гэж өөрийгөө авдаг. Энэ хөдөө нутгийн ард түмнээс гадна өрн мортон Монгол гэж ярьдаг шүү дээ тий. Одоо манай ер нь мориорон бахархаж морион молор хэлсэн хэмээн одоо дээдлдэг монголчууд шүү дээ манай монголчууд чинь. Тэгээд энэ монголчууд хаа байгаа газар би одоо дэлхийн бас нэлийн олон орноор айлын тоглолтоор айсан тоглолтоор явж исэн. Тэр тийм одоо монголчууд байгаа газар бүхэн
одоо настай ч хүн бай, залуучууд ч ер нь дэлтэй шоу гэдэг дуу мэдхгүй хүн баг байхгүй. Тэрийг дандаа сонсохыг хүсдэг, сонсоод баярлдаг. Ийм сайхан дуу. Одоо өөрөө ч гэсэн мэдэх ахтай хин блэ? Лавгаач. Явуулчаарай. Би одоо жоохон Тэгэхээр манай үзэгчд тийм бахаа үзчихсэн нэг сонгуулиар байна. сонгуулийн сурчлагаар явж байсан хаа. тэгээ морин дээлдэг Монгол түмэн одоо бас таныг хараад баярлж байгаа сайхан байгаа. Тэгээ одоо энэ сүсгтэн олон морин дээлдэг Монгол түмэндээ зэрүүлээд одоо дэлтэй шоу дууныхаа нэг бодог ихж болохгүй явах боломж байна уу гэж одоо танаас үсгэсэн юм аа. За холын газраас бөмбөрөнгүйгээд холих газрын хаяа хүрнэ хүннүнгүй суудажнэ хүслийн алдраа дэлтэй шоу дахин удамд Монголдоо дахилагаас үлдэнэ мөнхөжсөн адоо ирэн заяа модрэрэдэн миннэ эргээд алдашгүй морин эрдэн. За баярлалаа. Бас таныг үзэж байгаа манай үзэгчид бас их баяртай байгаа хаа. Манай монголчууд ч ер нь дандаа л морио бол үнэхээр дээдэлдэг тийм ээ. Молор эрдэнэ гэж одоо хүн үнэхээр ийм сайхан хүмүүс. Одоо сүлнээрээ тагсан хүмүүс л дээ. Манай монголчууд бол. За тэгээд одоо энэ утас бий болсон. Сая яасан бэ? Энэ одоо Зүүгээр татчихагаад Ингээд ороод жоод энүүнийхээ эсчийг хангаж байгаа. Тэгээд энэ утаснаас нэг тишэл эргүүлсэн ээрүүл нь утсан байгаа да. Тэрийг дахиж жоохон чангалж байгаа л буцаагаал хооронд нь ингээд нийлүүлчихэнгүүт өөрөө шууд ингээд ирчэндээ шууд өөрөө. Тэгэхээр одоо юу ая? Томдог тийм ээ? чи. Түүлгээ ингэж байгаа том шүү дээ. Ингэж барьж байгаа. энэ чинь тэгээд энд ихэлсэн юм шүү. Тийм, наадах чинь яг зүгээр ингээ утас хийдгийг үзүүлсэн. Утасаа сая энэ лавгаагч хийцэн. Одоо энүүгээр том нь. Одоо нөгөө хийгээсэн түүдгээрээ юм том. Та энийг би хоёр талдаа бариад өгч. Та хоёр тэгээд том. Энийг одоо ингэ лавгаагч одоо харуулна. Харъя. Зүгээр л том. Тийм, юу ч томсон бол. Одоо ингээд барилаа. Тийм. Оо, ингэж барих юм уу би? Хоёрыг барьчих юм байна тий. Хоёр үзээрээ. Би буруу талаас нь барьсан юм. Нийлүүлээд бай. Ингээ атгаад хоёрыг нийлүүлээ. Тат тэгээ. За би юус ингээд энэ хоёр үзэрийн болчихлоо. Тэгэхээр нэгээр нь жоох ирчихлээ. Тий. Алгандаа ирчихлээ. За тэгэл одоо манай лавгаагчуул одоо энэ ажлыг бол насаараа хийж байгаа үстэй тийм ээ. Би бол зөндөө харсан. 1000 сонссноос нэг үз гэж нэг сайхан үг байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд нэг үзээд авахд тэгээд адал болондоо ер нь хийгээд ивэл. Гэхдээ хийх одоо тийм нөхцөл болцоо бүрдэхгүй л дээ тийм ээ. Урлагийн хүн чинь. Тийм жоохон. Урлагийн тоглолт Монголоор эндээс эхлэн тий. Тий. Зүрх талаас юу? Алгадаал явчих. Би бол эцэг шүлжиж байгаа юм шиг. Алган дотороо сайн гэж ил ч оруулах юм. Энэ жоохон дангаараа ирчин жоохон муулж юу? Гэж бат. Та одоо хардаал энэгч бүр нэрэгч. Одоо за та хийдэ. За нэгээр нь яасан бэ? Тэгээд энийг энэ үзүүрээ үлдээсэн үү? Гарандаа барьж ирсэн үү? Ингээд энэ хоёр юугаа ингэж барьж байгаа л энэ алган дотороо ингээд за хамнал гэж байгаа шүү дээ ингэж хамнал. За одоо ер нь сайхан томж байна уу? Сайхан томж. Ер нь сайхан болж шүү.
За аргагүй насаараа олон жил одоо Монгол ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг одоо хийж байгаа хүн гэж шал өөр байна. Ерөөсөө бохгүй байна. Бид нар одоо энийг л хүмүүст харуулах гэж тийм ээ. Энэ нэвтрүүлгийг Тэгээд хийдэг. ингээд томчхоод энийгээр чинь одоо тэмээн бүхэл малдаа уяа хоосор бүчгээр орондоо ч гэсэн Тугалын жир мэдэж хийн тугалын ногт дотор тугалын ногт ийн унгандч болно гэдгийг ураад энэгээр ч болно шүү дээ. Энэгээр чинь одоо сайхан унганы ногт хийчих нь тэд тушаач хийсэн болно. Гэрийн хошлон хийдэг тийм ээ. Байхгүй. Надаас гарч байгаад энэ л үхийг бол. Тэгэхээр л манай монголчууд эрт дээр үеэсээ л одоо энэ сайхан малынхын ашиг шимийг ингэж хүртэж энэ одоо малынхаа зүйлээр ийм олон хэрэглэгдэх зүйлсийг хийж байсан гэхээр үнэхээр бас агуу түүх соёлтой тийм ээ. Тийг дандаа мянцаар хийж мянцс чинь уу тэрийг нар үзэж чадахгүй нарандаа амархан тасран малын хөлийг халаа ноосор гүч энэ айхдаггүй ш. Энэгээр чинь хийчихсэн байх юм бол одоо тэгээд малын өөрийнх нь юм өөртөө бол тэгээд л чи үеийн зөвлөн байна хөл гарын ураад байхгүй. Энэгээр юу л хийн штеп хөлөө. Одоо хөдөө малаа мориор малдаг айл хавар болцсноос болоод одоо энэ сур бол одоо ерөөсөө хийгдэх болчихлоо шүү дээ тийм ээ. Мадаасаа гарч байгаа бүтээгдэхүүнээр арьс чирээ илдээд хувцас хийн юм болгоныг л хийдэг байтал одоо бол тэгээд машин тэрэг нь дөрвөн оноо олон их болцсон болохоор чинь тэгээд малаа номгоруулахгүй малынхаа юмыг л ашиглахаа байж хаад л байгаа юм л да. Баг багт ч одоо эсгийн найр маяр гэж болдог вэ үү? Таныг баг багт бүрнөө эрэгчийг баг багт. Минийх шиг ингэж нарийсаал явах юм. Одоо тэгээд дээрээс нь залгаад дээр хийснээс ингээд хоёр үзүүрээ яах вэ? За энэ одоо болноо бүрнөө эрэгч. Та одоо сайхан юу болоо шүү дээ. Сайхан томлоо шүү дээ. Тэгээд эсгийн хийдэг байсан уу таныг баг багт хөдөө багт чинь? Айгүй. Лавгаагчийг хаалтаагүй мэн эсгийн. баг багт эсгийн хийдэг айл бол одоо зөндөө байсан мэт тийм. Хийдэг байсан. Гэхдээ би тэр эсгийдээ тэр болно очтгуулээс ер нь л хийдэг байсан. Манай хуулиудад саяхан 2000 он гаргаад хүүхэж явахад тустай гарч гэр бараа бариад эсгийн хийсэн. За энэ бол жоохон эсгийн хийхэд дандаа ерөөл за энэ хоёр хүний маань одоо хийсэн хэцүү хөл юм байна. Одоо томсон юу бол юу гэдэг вүлээ? Томсон. Тэгж харуулаад ахтаа яа. Тэгээд бүрнөө эрэгч одоо ингэж байгаа шүү дээ. Энийг ингээд ингээд ингээ ямар нэгэн бүр юу үйлдвэр мүлдвэрт одоо хийсэн юм шиг те. Ийм мундаг болт юм биш үү? Энэ гайхамшигтай. Тэгээ одоо энэ хоёрыг нийлүүлээд хүн хийсэн гэхэд одоо энэ чинь ингээ хоёр тийш нь тавдаг байх. Нэг нь одоо ингээ томчож байгаа. Нөгөө тийш бас явт юм а те. Тэгээ яг энэ гайхамшигтай гоё юм аа. Үсүүлсэн миштэл одоо ийм боруулж бодгоо тэрийг нийлүүлж энэ хоёрыг нийлүүлээд энэ утсаараа оё шүү дээ одоо. Нөгөө тэмээний ноос утсаараа. Нөгөө нэг төрөөнийхөө эрс утсаараа. Тийм. Одоо төрнүүний эрс утсаар л одоо нийлүүлээд оё чинь. Тэгэл жоохон өргөн болоод нэг өргөн болоод ирэн ш. Тэгэнгүүт туглын ногт гэрийн хошлон. Ааха. Тэгээ унганы ногт тэгэл янз бүрийн юм хийндэ. Бүхий л зүйлсэн юм. Одоо гайхалтай болд юм байна. Одоо хоёр давхарлж ойж үзүүлэх гээд. За энэ утсыг авчих. Энд ч одоо би бол одоо нөгөө тийш нь том дээ. Одоо нөгөө тийш нь том шүү дээ. Тэгж ирнэ. Ингээд юм чинь харна. За ийм гайхамшигтай юм байдаг юм байна. За маа. Энэ оюунтаа. За тэрийг ингээд хурууч байсан юм. Энийг одоо ингээд энэ талаас нь хатгаал. Араа солгой гэдэг байхгүй зөв буруу томолттой хоёр томолт нийлж байж хошлон болдгийг. Жолоо золбоор. Энэ үзүүрээ яах вэ? Үзүүрээ ингээд ингээд орчих. Энэ чинь нэг хугацаа байгаа шүү дээ. Хугацаанд нь тэвний хийж. За. Тэгэхээр чинь болно надад чинь. За тэгээд бариад байгаа. За манай бүрнээ эрэгч чи одоо юу алж ийн шүү дээ. Хошлон ойж ийн шүү дээ. Нэг монголчуудын энэ хийж ирсэн ахуйн соёл гэдэг үнэхээр гайхалтай. Энийг л одоо бид нар үнэхээр авч үлдэх хэрэгтэй. Тэгэхгүй л одоо нүг морин хуур муурын маань одоо гадны өөр монголчууд одоо манай хөгжим болгоцсон. Манай хөгжим гэж яриад батлуулж гал. Тий энийг одоо
Тийм болохоор одоо магадгүй бидний өнөөдрийн нөгөө нэг энэ томоодоо DC маань хүртэл манайх гээ явж ич сийхгүй болчиход байна шүү дээ, тийм ээ. Аха. За энийг ингэж юу яахгүйгээр. Яаж яах вэ? Энэ талаас аваад. За ингэж гарч ирсэн талаас аваад. Та манаас нь хатгадаг байхгүй юу? ингэж юу? Тийм одоо тэгэл буцаагаад энэ талаас хатгагаад эргүүлж яваад байна. Энийг одоо ингэж ингээд л юм чинь хоёр ирч чинь хоёр тийшээ харахлаарэ шлам болчихдог байхгүй юм. Ингээ гурвалжлаад. Энийг хараа. болдог байхгүй юу? Хоёр өөр томолтой. Хоёр талаас нь томчгоор ингээ өөдөөдөөс харсан. Бас гоёмсаг болох юм шүү. Энэ болохоор нөгөө нэг тийшээ томсон юу болохоор ингээд яасаар хоёр өөр харагдаж байгаа. Энэ хоёр болохоор өөдөөдөөс мөргөлдөөд энэ нь болохоор араасаа тагцсан. Өөр тийм ээ тийм. Ажлын хийнэ гэдэг чинь тэгэж үл өөр нь авсаар хийн гэж байдгүй. Ер нь ингээ хоёр тийш нь томоо зөв буруу баруун солгоо гэдгийг тэгээ ингэж хоёр тийш нь томоод тэгэл энийг нийлүүлээд энэ буруу хэлээд байна. Ингэж яг хажлаа машна. Үг юм хийж. Хэр зэрэг хол хатах вэ? Ойрхон хатгаад. Энэ яг томсон дээрээ хатгадаг байхгүй. Энэ хоёрын хооронд энэ дээр нэг хатгаад энэ дээр нэг хатгаад. Завсраар нь. Тийм. Ингээ хоорондоо мөргөлдөөд. Тийм, мөргөлдөөдөө яг гурвуулжин тааруулаад. Бүрний ирэх ч одоо энийг хүүхдүүдтэй зааж өгөөрэй гэртээ яриад. За. Би одоо ерөнхийдөө ингээ манай нэвтрүүлэг бас ингээд энэ хүрээд өндөрлөгт өгч юм. Бид нар ямар ч гэсэн тэмээний носон бүтээгдэхүүнийг бол одоо ахуй хэрэглээнд ингэж ашигладаг юм байна. Ингэж одоо бүтээгдэхүүн болгодог юм байна гэсэн юмыг бол одоо хийж үзүүллээ. Ийм сайхан утас ирээд утсаараа одоо томсон дээсээ хооронд нь нийлүүлж оёод гэрийн одоо хошлон болж дуглын ногт одоо унганы ногт хазаарын жолоо гэсэн одоо юмнуудад одоо хэрэгжилж болдог байх нэ. За үзэгчдээ ерөнхийдөө бид нар Монголын ахуй хэрэглээний зүйлсийг хийсэн. Одоо ингээд ерөнхийдөө маань нэвтрүүлэг бол өндөрлөгт өгч байна. За ингээд энэ хөө одоо Монгол ахуйг бас залуу үедээ монголчуудаа өвлүүлэх талаар энэ сэтгэл гаргаж ийм сайхан нэвтрүүлэг одоо хийж байгаа эко телевизийн хамт олон чамд бас маш их баярлж байгаа илэрхийлье. Хамт оролцсон шавгаадаа бас чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээ хий зөөл сурлаа шавгаасаа тэгээд бас ажил амьдралд нь одоо хамгийн сайн хүсэн өрөө телевизийн уран бүтээл хамт олондоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. За би ч гэсэн одоо тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт намайг оролцуулж өгсөн энэ жаргалтай баярлалаа. Телевизийн та бүхэнд баярлалаа. Орон нутгийн хайр сумынхаа бүх мачид төлөвлөмжид тэгээд амьдралд нь сайн сайхан ажилд нь өндөр амжилт, ахуй амьдралд нь үүдээ сайхан байх, үдээтэй сайхан ерөөлөх гэж энэ нэвтрүүлэгт оролцсон маш их баяртай байна би. Та бүгдэд бас баяртай шигсэн. Борлогт нь амьдралд нь амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ шавгаадаа би сэтгэлийн хийм хэрэгтэй. Цааваа барсгал болъё. За. Баярлалаа. За тэгээд манай Арслантай авдар нэвтрүүлэг бол одоо Богдхааны ордон музейн хаан туульсын өргөө гэж энэ хүндэтгэлийн өргөнөөс үзэгч та бүхэн төрдөг байгаа. Манай Арслантай авдар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа баяртай үзэгчтэй.